Та хэр соёлтой хүн бэ? Соёлтой хүн. Би бол өөрийгөө бас айгу соёлтой л гэж бодож байна. Айл болох бас төв болохгүй хичээдэг. Тэгээ нийгмийн сүлжээнд бас айл болох эерэг байхыг хичээдэг тий. Та цахим орчинд хэр идэвхтэй байдаг вэ? Ер нь идэвхтэй. Бараг 100-ны бараг 90% идэвхтэй шүү. Хэрэглэнэ идэвхтэй. Хэрэгэлтэй. Таны талаар цахим орчин сөрөг мэдээлэл тавигдаж байсан уу? Үгүй. Ер нь эерэг байдаг шүү. Нэх байдгүй маа. Яг ганц нэг харагдлаа. Гэхдээ ер нь их нь бас айгу эерэг тий. Таны болон бусдын талаар сөрөг зүйл цахимд нийтлэгдсэн байвал та хэрхэн хүлээж авдаг вэ? Жохон эвгүй санагдаа. Тэр хүнд жохон эвгүй санагдаж байгаа. Би тэр баг хүнээс тэгэл жохон өөрөөр хэлбэл муу юм сонсохоос жохон ингэж нервтэх гэлээд тэгээд тэр хүнд бас амар хэцүү л байгаа. Эвгүй санагддаг шүү дээ. Эвгүй л үгүй. Иргэд олон нийтийг цахим соёлд хэрхэн уриалах вэ? Цахим орчин соёл нь одоо аль болох сайхан эерэг зүйлийг одоо ширэлж одоо эерэг зүйлийг бичиж тэгээд цахим орчинд одоо сөрөг муу мухай амьдлах юм одоо бидний одоо ирээд болсон хүүхдүүд бас тэр чинь бас байгаа шүү дээ. Бодон дамж шүлсэн айдаг. Ер нь эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүмүүсэнд бас хайж харагддаг. Тэр хүмүүс ер нь биднээс тэрэн дээр шалхаад гэр оронд орж байгаа шүү дээ. Тэгээ олон цаана ям багтаа дамжих. Манайхаа гой соёлтой, хотынхоо соёлд идэвхтэй оролцож Хэмжээнд дээр үзэгч түмнээ хөндлөж бас бие зүг авч явахыг хичээдэг. Тэгээ ер нь соёлыг бол би залуус дуунартай өөрөөрөө үлгэрлж харуулахыг хичээдэг. Соёл танаас эхлэн